Магнитыг улаан уд хатаас үзүүлж байна. Өчигдөр Монгол Улсын ерөнхий сайд Батболд Элхүү хотод байгалийн эдийн засгийн форумд оролцсныхаа дараагаар улаан уд хатнаа хүрэлцээ байдаг юмаа. Энд Бурятийн ерөнхийлөгч Вячеслав Наговицын Монгол Улсын ерөнхий сайд Батболдод бараалхаж байна. Орос улбаны улсын Бурятийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч бөгөөд ерөнхий сайд Вячеслав Наговицын Монгол Улсын ерөнхий сайдыг хүндэтгэн хөтлөө. Ерөнхий сайд Батболд Бурят улс байгуулагчны болон Улаан уд хот байгуулагчны ойн баярын мэндийг дэвшүүлж, Монгол улсад 40 жил түүхт дөрвөн их ой, Монгол улс Орос улбаны улс хоорондоо дипломат харилцаа тогтоосны 90 жил, Монгол улсад дипломат алба байгуулагчны 100 жилийн ой зэрэг олон чухал тэмдэглэл үйл явдлууд тохиож байгаа энэ үед түүний ажил тохиож байгаад бэлгшээж байгаагаа хэлсэн юм а. Бурятийн ерөнхийлөгч Наговицны хувьд 2007 онд албан тушаалаа хүлээн авснаас хойш Монгол-Бурятийн харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа хүн гэж үнэлэгддэг юм а. 2009 онд Орос улбаны улсын төрийн өндөр албаныхны аль жилийн бүрэлдэхүүнд багтаж Монгол улсад хүрэлцэн ирж байжээ. Энэ удаад Монгол улсын ерөнхий сайдтай уулзах үеэрээ хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудыг голлон ярилцлаа. Манай сурвалжлагч Гандима Баатар нарын ирүүлсэн мэдээ сурвалжлага үргэлжилж байна. Улаан удад консулын газар нээсний 20 жилийн ой тохиож байна. За энэ хоорондоо 7 ерөнхий консул солигдож байсан түүхтэй юм байна. За консулынхаа барилгыг Монгол барилгачид өөрсдөө барьж байгуулсан байна. За ерөнхийдөө хоёр орны худалдааны эргэлт маш бага байсан үе одоо худалдааны эргэлт 52 сая доллараар хэмжигдэж байгаа юм байна. Сүүлийн 5 жилд худалдааны эргэлт 50%-аар өссөн дүнтэй байна. Монголын хамтын ажиллагааг зөвхөн эдийн засгийн чиглэлээс илүүтэй аялал жуулчлал, боловсрол болон бусад салбарт илүү хөгжүүлэх зүйтэйг ерөнхий сайд онцлоо. Бурятийн төмний нутагт та бүхэнтэй уулзаж байгаадаа би баяртай байна. Энэ жил манай улсын хувьд түүхэн олон ой нэгэн зэрэг давхцсан ихээхэн онцлогтой жил болж байна. Тухайлбал тулгарт төр үүсэн байгуулагчны 2220 жил, Их Монгол улс байгуулагчны 805 жил, үндэсний эрх чөлөөний 100 жил, ардын явцгалын 90 жилийн түүхэн ойнуудыг бид тэмдэглэж байна. Өнгөрсөн хугацаанд манай ахын дүүсийн холбоотой нөхөрлөг ард түмнүүдийг уламжлалт харилцан тусалцаанаас гадна түүхийн хүнд сорилуудч нэгтгэж ирсэн. Бид өнөөдөр хоёр орны харилцаа хамтан ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хөнөмөр оруулсан, цаашид ч оруулах Улаан уд хот дахь Монгол улсын ерөнхий консулын газрын 20 жилийн ой гинхүү хамтдаа тэмдэглэж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна. Бурятад 4 жилийн энэ хөлөөрөнд гаргаж ирсэн хоёр талын хамтын ажиллагааны 20 гаруй жил тасарсан хуучин хэлбэр сэргэж хоёр талаас ихээхэн хүч чармайлт гаргасныг зориуд тэмдэглэж байна. Цаашид бол Монгол улсын парламентын хоорондын хамтын ажиллагааг өргөжлөн хөгжүүлэхэд чухал хувь оруулж байна. Монгол улс Улаан уд консулын газраа нээсний 20 жилийн арга хэмжээ Улаан уд хотын Дөөрийн театрт болж Монгол улсын ерөнхий сайдын хамтаар Бурят улсын ерөнхийлөгч Наговиц нар оролцлоо. Хүндэтгэлийн тоглолтод Монгол Бурятын урлагийн алдарчнууд өргөдөө ирж оролцсон байна. Дараагийн мэдээ. Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар аслагдсан сумдын сургуулийн барилгыг шинжилэн засварлах харууллаа. Нийтдээ 260 гаруй сая төгрөгийн санхүүжилт хөвсгөл Говьалтай аймгийн 2 сургуульд зарцуулагдах харуулж, талууд өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа. Говьалтай аймгийн цогц сумын 12 жилийн сургуульд 550 гаруй хүүхэд суралцдаг. Дарагдаад 50 гаруй жил болж байгаа ч сургуулийн барилга одоо бороо цасны тусаал гоождог. Халаалт муутай болсон байна. Тэгвэл Японы засгийн газраас хэрэгжүүлдэг өвсний үндэс хүний аюулгүй байдлыг хангах төслөөс барилгын засварт оруулж 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэр боллоо. Мөн Хөвсгөл аймгийн Түн сумын сургуулийн дотор байрандаж тэр хэмжээний мөнгөнд тусламж олохоор болж байна. Энэ дотор байрыг 74 онд барьсан. Тэгээ одоо бол ашиглах одоо дотор нь мөнгө зөрчсөн дээврээр нь ус хоождог тий хүүхдэд хаалга цонхнууд нагараад одоо хуучин одоо илэгдээд тий ийм хүүхдэд ашиглах юм боломжгүй нөхцөл маш хүнд байдалтай байсан л да. Тэгээ энэ жилээс бол энэ засвар орж үр дүнтэй болно гэж бодох юм үзэж байгаа. 131 сая төгрөгийн их засварын ажил хийж одоо хөдөөгийн малчтын хүүхдийг аятай тухтай одоо тийм нөхцөлд сууж сурч хүмүүжих энэ боломжийг олгож байгаа явдалд
маш их одоо баярлж байгаа. Хөгжиж байгаа орны иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг сайжруулахад туслах зорилготой өвсний үндэс хөтөлбөрийг одоогоос 20 гаруй жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийг санаачилахад гар бие оролцсон хүн бол удахгүй нутаг босгож байгаа Японы элчин сайд ноён Кидокоро Такуоюм зөвхөн өвсний үндэс хүний аюулгүй байдлыг хангах төслийн хүрээнд энэ ондол гэхэд 9 төслийг нийтдээ манай улсад хэрэгжүүлээд байгаа бол нийтдээ 1 тэрбум гаруй төгрөг үүнд зарцуулагджээ. За улс орны хөгжил үнэн зөв төлсөн татвараас ихээхэн шалтгаалдаг. За тийм ч учраас татвар ерхий газар эдийн засгийн төлөлтийг дагаж бодлогонд өөрчлөлтийг зайлшгүй шаардлагатай болсноо дуулгаж байна. Гэхдээ тэд өөрчлөлтийг өөрсдөөс эхлүүлэх болсон байна. 2007 оноос татварын системийг захин хэлбэр шилжүүлэх төсөл хэрэгжиж, нийт татвар төлөгчдийн 20% нь захин хэлбэрээр татварын тайлангаа өгдөг болсон. За гэхдээ үүнийг даагаж гарын үсгийн баталгаа захин хэлбэрт шилжээгүй болохоор одоогоор давхар цаасан тайлан өгч байна. Явандаа энэ хэлбэр өөрчлөгдвөл татварын бүх тайланг захин хэлбэр шилжүүлэх боломжтой болох учиртай. За энэ өөрчлөлтийг дагсан татварын програмчлалын сургалт өнөөдөр татварын ерөнхий газарт боллоо. Татвар төлөгчдийн бааз суурь бол 2-3 жилийн өмнөхөөс бараг 100 дахин нэмэгчлээ. 2007 онд бид нэр 27 мянган татвар төлөгчтэй байсан. Өнөөдөр 50 гаруй мянган аж ахуй нэгж байна. Сая 100 иргэн хуваараа татвар төлж байна. Тэгэхээр бид энэ ажлыг өсөлттэй олгодож татварын байгууллага ажилтны тоог болно гэдэг боломжгүй. Ур чадвартай, өндөр мэдлэг боловсролтой, хурдтай ажиллах, тэгээд мэдээллийн технологи ашиглаж ажиллах ийм түвшинд хүрж ижил гэдэг энэ татвар төлөгчийн тоо эдийн засгийн өсөлтийн хангах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийг дагсан татварын шинэ орчин ажилтнуудаас өндөр ур чадвар шаардахаас гадна нэгтлэн болох бүртгэлээс өөр мэргэжилтэй хүмүүсийг ч мөн татварын байцаагчийн ажилд уруу татах шаардлага гарч байгаа юм байна. Татварын улсын байцаагч эвднэр бол санхүү бүртгэл, нэгтлэн бодох, хуульч, уул уурхайн чиглэлийн нарийн мэргэжлийн инженерүүд, төрөл бүрийн мэргэжил чиглэлүүдтэй энэ болсон орчин шаардлага тавьж байна. Орчин цагт тийм ээ. Уулын дээр үед санхүү бүртгэл, нэгтлэн бодох шийдэл явуулвал татварын байцаагч болно гэдэг хэлдэг бол одоо л өөрчлөгдөж байна. Өнөөдөр Монгол улсад нийт татвар төлөгчдийн зөвхөн 2% үнэн зөвөөр татварын тайлангаа бичиж байна уугүй юу гэдэгт нь шалгалт хийж байна. Далд эдийн засгийг илрүүлэхийн тулд нийт татвар төлөгчдөд ийм шалгалт хийх ёстой учраас татварын ерөнхий газар дэргэдээ эрсдлийн удирдлагын албыг байгуулан ажиллаж байгаа гэлээ. За гэхдээ эрх зүйн орчныг өөрчлөхгүй бол энэ алба одоогоор зөвхөн эрсдэлтэй хэсгийг шалгаж нэгтлэх боломжоор хязгаарлагдаж байна. Монгол улсад татварын алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойг өгтөн энэ бүх өөрчлөлтийг эхлүүлэхээр зорж байна гэж татварын ерөнхий газраас мэдээлсэн юм а. Хөтөлбөртэй хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. За нийт сэтлэхний ахуй амьдралтай салшгүй холбоотой нийгэмдээ сурвалжлагаар бид хөтөлбөрөө өргөжлүүлж байна. Улааныг 30% бууруулна гэж гадна дотны баггүй хөрөнгө оруулалтаар олон төрлийн ажил санаачлан хэрэгжүүлж байна. Тэдгээр нэг болох түлшний хэмнэлттэй зуухыг 19 сарын сангийн цэвэр агаар төслийн хүрээнд нийслэлийн тодорхой бүсийн алиудад хөнгөлөлттэй өнөр худалдаалгуулсан. Гэсэн ч өнөөдрийн байдлаар нийт борлуулах ёстой зуухны 10 хүрэхгүй хувь нь борлогджээ. Судалгаа шинжилгээгээр мониторингоор за халуун дулаанаа сайн барьж утааг багасгах гэж батлагдсан хямд зух яагаад ийм бага хуваар борлогдсныг манай сурвалжлагч хариуцдаг тодруулсан байна. Цэвэр агаар төслөөс 12 дугаар сард багтаж түлшний хэмнэлттэй хор тутаг 80% бууруулдаг 70 мянган зуух борлуулах төлөвлөгөөтэй байгаа. За хамгийн их борлуулалт явагдах ёстой Чингэлтэй дүүргийн нэгэн хороон дээр бид очиж энэ сурвалжлага бэлтгэсэн юм а. 2000-ад өргөтэй энэ хорооны иргэд шин зуухаа хэрхэн хүлээн авч хичнээн борлогдсныг хорооны зохион байгуулагчаас тодрууллаа. Яг гэртээ байгаа нь бол нэг 800 гаруй гэр байдаг. Гэр өрхт. Энээс одоо манайгийн байдлаар 30% л одоо аваад байгаа. Одоо яг суйрлуулагдсан нэг 203 өрх суйрлуулдаг. Яаж яг юугаа хийсэн. Гэрээгээ хийгээд одоо 100 хаах хүлээж авах байж байгаа нэг 100 гаруй өрх. Иймэрхүү явцтай байна. Манай хорон дээр хамгийн сайн борлогдож байгаа гэж хорооныхны хэлсний дагуу бид зуухны борлуулалтын цэгээр орлоо.
Хэмнэлттэй зуухыг халуун дулаанаа сайн барьж байгааг бие биенээсээ дуулсан хүмүүс цуурч байсан ч зарим нэг нь хэмнэлттэй зуух авах гэрээний хуучин зуухаа хураалгана гэсэн заалтнаас болж эргэлзэж байгаагаа нууцгүй. Хурал гайгүй шүү гэж харалт малт сайл гэж шүү. Энэ нь яа хэрэг сайн тийм мэдгүй. Энэ то сайн бодол яг өөрчлөлт хийсэн. Энэ үйл атахгүй гэж хэлсэн. Дахиад бэсинги юм тарах гэдэг. Тэртээ аль нь сайн хэлээд мэдгүй ч юм. Зуух авах захиалга өгчсөн байгаа 18 дугаар хорооны зарим айлуудаар бид хэсгийн ахлагчтай зүгтсэн юм а. Захиалга өгсөн ч гэсэн мөнгө төлөөгүй байгаа айл өрхөд ч бас хуучин зуухаа хураалгахгүй санаатай байгаагаа илэрхийлж байлаа. Бас бид нэр эцэг ихийнхээ бадрааж өгсөн гал голомтыг ингээ хураалгаад оронд нь өөр зуух авна гэхээр бас хэцүү. Тэндээс хураалгахгүйгээр авъя гэвэл бид нэр чөлөөтэй болж байна. Хэмнэлттэй зуух авахгүй дах нь биш үү ч гэсэн тэгээ мөнгө тушаах гэхлээр одоо орон пишинг өг гэд болохгүй болсон одоо мөнгө тушаасан хүрээдрүүд одоо хүний ажил удчихсан мөн гэж одоо арай тушаагүй байж байна. Орон зуухаа өгнө гэхлээр одоо манайх нөгөө ээжийн маань одоо нэг бас нэг өчиг жил болгон жилдээ 2 өргөдөг одоо тийм дагдаг зуух одоо олон жил болчихсон одоо тийг гэхлээр одоо хэцүү байна. Орон зуухаар эдрийг яадаг юм бэлаа. Зүгээр хэрэм өгдөг юм сэрийн өгчий. Агуу төмөр зөөрийн мөнгө гэдэг юм тэрийг намайг өгчий. Зуухаа өгнө гэдэг л одоо бас хэцүү байна одоо энийг өгмөөргөл байх юм. Хэрвээ хуучин зуухыг хурааж авахгүйгээр шин зуухаа борлуулвал ихэнх айлууд асуудалгүй шин зуухаа авна гэж айл өрхөө сайн мэд хэсгийн ахлагчид хэлж байсан. Эцэг эхээс гал голом таслан үлдээсэн зуухыг хормынхаа бүгжтэй адилхан үзэгч хүн бас байдаг. Ямар ч хүн хормын бүгжний чинь оронд алмаз шигтгэдэг бүгж өгье гэсэн ч солихгүй шүү дээ. Тиймээс хуучин эвдэрсэн зуух худалдаж аваад ч болов өгнө гэсэн айл өрхөд бий гэж тэд ярьлаа. Харин гэрээний энэ заалтыг өөрчлөх боломж байхгүй юу гэсэн асуултанд цэвэр агаар төслийнхэн ингэж хариулж байна. За энэ мэдээж хэрэг нь хуучин зуухаа иргэд хураалгахад бол одоо хойрог байгаа. Тэр нь бол одоо гал голомт гэдэг талаас хандаж гэж байгаа. Гэхдээ бид нар одоо энэ асуудлаар нь бол одоо ингээд мэддэг хүнээр нь бол одоо тавьсан одоо энэ хэрэг нь айлын зуухын одоо гал голомт гэх юм уу эсвэл авч байгаа галын гал голомт гэх юм уу гэдгээр нь тий. Энэ дээр үеэсээ бол одоо тулганд байгаа галаа гал голомт гэж ширснэхээс ш зуухыг бол одоо гал голомт гэж шүтдэггүй байсан. Нэгдүгээр хоёрдугаарт бол одоо бид нар яндангийн цогт цөөлж энэ одоо утаа гаргаж байгаа яндан одоо утаа баг гаргадаг яндангаар солих гэж байгаа юм үнсэн зорилготой байгаа учраас хуучин зуухыг бол хурааж авахгүй бол одоо энэ төслийн үр дүнд одоо тийм нөлөөлөх учраас энийг бол яахааргүй байхгүй ингээд авахаас өөр арга байхгүй. Шин зуухай зориултаар нь ашиглаагүй бол зуухны үндсэн үнийг торгуул болгон төлнө гэсэн заалт гэрээнд байна. Одоогийн 50,800 24,300 гэсэн үн бол үндсэн үнийг бараг 80% хөнгөлсөн үнэ. Тиймээс ийм өндөр торгуул хүлээхгүй тулд айлууд шин зуухаа ашиглах болно гэж иргэд хэлж байна. Хэдийгээр хотын утаа бидний толгойн өвчин болж хин хинэн энэ байдлаас гарахыг эрмэлзэж байгаа ч гэсэн монголчуудын уламжлалт сэтгэлгээг хөндлөн үзэх боломж байхгүй юу гэсэн асуудлыг өнөөдрийн сэдвээр хөндлөө. Боловсрол шинжилгээ ухааны салбарт холбоотой мэдээ сурвалжлагыг та бүхэнд одоо үзүүлье. Манай улсад дээд мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувийн хвшлийн сургууль оролцож эхэлснээс хойш 20 гаруй жил болсон байна. Тэдгээрийн дэд боловсролын тогтолцоонд гүйцэтгэж байгаа үүрэг энэ салбарын хөгжлийн чиг хандлагын талаар ярилцсан эрдэм шинжилгээний баг хурал өнөөдөр зохион байгуулагдлаа. Нэг үе 200-д хүрэх шахажсэн ихтэй сургуулийн тоо өнөөдөр 113 болж буурсан байна. Ихтэй сургуулийн тоог инхүү бууруулснаар дэд боловсролын чанарт ямар өөрчлөлт гарч байгааг бид тодрууллаа. Тэр өмчийн сургуулиудын хувьд энэ сургуулийг нэгтгэхээр байгаа нөөцөө үр дүнтэй ашиглах боломж өртөж байна. Мэргэжлийн давхарлал ихтэй байсан. Жишээлбэл одоо худалдаа үйлдвэрлэлийн сургуульд НЯБО үйлддэг, Монгол Улсын их сургуульд НЯБО үйлддэг байсан бол одоо тэр хоёр сургуулийн мэргэжил нэгтгэхээс зэрэг хоёр өөр тэмхгийн багшлаар нийлээд хүчин сайжирч байна. Төрөөс хөрөнгө оруулалтыг үр ашигтай оруулах нөхцөл бүрдэж байна. Хуучин 48 тийшээ хөрөнгө цацгаар байсан бол өнөөдөр 16 одоо чиглэл рүү 16 сургууль руу хөрөнгө мөнгө хуваарлах ийм боломж өртөж байна.
Улсын хэмжээнд жилд дунджаар 30 гаруй мянган оюутан дээд боловсролын дипломтой төгсөж байна. Гэтэл тэдний хэдэн мэргэжлэр ажлын байртаа болсон тухай судалгаа анхаарал татлаа. 2 жилийн өмнө төгсөж байсан 34 мянган гаруй оюутны 13 мянган орчим нь мэргэжлэр ажлын байртаа болсон байна. Үүнийг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжилтэд бэлтгэж чадаагүйтэй холбоотойгоор олон хүн тайлбарладаг. Тэгвэл энэ байдлыг хэрхэн өөрчлөх гаргалгаач зарим судлаачид санал болгож байна. Гадаад орнуудад энэ ЮНЕСКО-гийн гишүүн 200-аад орны 120 хэдэн нь бол энэ 12 жилийн сургуулийн тогтолцоонд шилжүүлсэн байна. Тэгээд 6 жилийн бага сургууль, 3 жилийн дунд сургуулийн дараа 3 жил ирээдүйд дээд сургууль сурах мэргэжлэрээ төрөлж сурдаг. Нэг нь одоо урлагаар, нөгөөх нь биеийн тамираар, гурав дахь нь бол ерөнхийд мэргэжилт юм. Тэгээд 3 жилийн бэлтгэлтэй хүн дээд сургуулийн 4 жилийн бакалаврын сургуульд маш амжилттай сурдаг. Бэлтгэл сайтай. Ирээдүйн дээд боловсрол эзэмших мэргэжлийн чигийг эртнээс сонгогдсон. Тэрүүн дээр сэтгэл санааны хувьд боловсролын хувьд бэлтгэгдсэн байна. Өнөөдрийн эрдэм шинжилгээний баг хурлын гол сэдэв бол 21-р зууны дээд боловсролын хөгжлийн чиг хандлага даяаршил. Тэгвэл шинэ зуунд Монгол улсын дээд боловсролын салбар ямар байгаа зарим оролцогчид өөрийн дүгнэлтээ өгч байна. Олон одоо эрдэмтэд бас ярьж байна. Өнөөдөр үнэхээр манай Монгол улсад оюуны салбарын үнэлгээ бол нэлээд доогуур байдаг. За яванда энэ үнэлгээ бол өсөх байхаа гэж бид нар нэлээд их одоо хардаг, хүлээцтэй ханддаг. Өнөөдөр жишээлбэл дээд боловсролын салбарт сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд дэлхийн нийтийн дээд боловсролын төлбөртэй сургалтын үнэлгээнээс даруй 10-аас 15 дахин доогуур үнэлгээтэйгээр сургалтынхаа төлбөрийг тогтоож үйл ажиллагаа явуулдаг. Бидний бэлтгэж байгаа мэргэжилтэн бол яг л тэр дээд боловсролтой мэргэжилтэн хүнд тавих ёстой стандарт шаардлаганд нийцсэн тийм програм агуулгыг бол хүүхдүүдтэй өгж яадаг. 1942 онд манай улсад хамгийн анхны дээд сургууль 147 оюутантайгаар үйл ажиллагаа эхлүүлж байсан. Харин өнөөдөр их дээд сургууль суралцагчдын тоо 170 мянгач нэмэгдсэн байна. 70 жилийн хөгжлийн явцад дээд боловсролын тогтолцоонд гарсан өөрчлөлт цаашид дэлхийн түвшинд хүрэхэд анхаарах асуудалд ийхүү эрдэмтэн судлаачид өөр өөрсдийн үнэлэлт дүгнэлт санаа сэтгэлийг өгч байна. Шинэ хичээлийн жил эхэлж их дээд сургуулиудад элсэгч сургалтандаа элсэлт авч эхэлсэн байна. За санхүү эдийн засгийн дээд сургууль бизнес менежментийн ухааны чиглэлээр докторийн эзэлтэй 3 дахь жилдээ авч байгаа байна. Санхүү эдийн засгийн дээд сургууль бизнес эдийн засгийн чиглэлээр сургалт явуулдаг шилдэг сургуулиудын нэг орчин үеийн хөгжил шаардлагын дагуу бизнес менежментийн чиглэлээр эрдмийн цол зэрэгтэй шинжлэх ухааны мэдлэгтэй боловсон хүчнүүдийг бэлтгэх шаардлага зайлшгүй гарч ирж байгаа юм а. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн докторийн сургалтад магистрийн зэрэгтэй бизнесийн удирдлагын онол, практикт хувь нэмэр оруулах судалгаа их болон эрдэм шинжилгээний ажлыг сонирхолтой элдэгчид ордог. Суралцагчдад эдийн засаг бизнес менежментийн шинжлэх ухааны олон талт мэдлэгийг олгохыг зорж байгаа. За түүнээс гадна бизнесийн талбарт мэргэжлийн өндөр түвшинд манлайлж ажиллах, шинжлэх ухааны үндсэлтэйгээр эрдэм шинжилгээт судалгааны ажлыг гүйцэтгэх, мэдлэг чадвар эзэмшсэн бие хүнийг төлөвшүүлэхийг ч зорж байгаа юм а. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн докторийн сургалт энэ жилийн эхлэлтийн бүртгэлээ эх 7 хоногоос эхлэх юм байна. Гадаадын өндөр хөгжилтэй улс оронд эх орныхоо нэр хүндийг өндөр төргөж яваа олон арван эрдэмтэн судлаачид байдаг. Тэдний нэг болох холбооны бүгд найрамд Герман улсын Мюнстер хотын их сургууль эрдэм шинжилгээний ажилтан хийж дэлхийн хэмжээний том нээлтгийсэн нэгэн эрдэмтэн өнөөдөр Либери дэд сургуулийн магиструудад лекц уншлаа. Энэ хүнийг анхлан гэдэг. Тэрээр Мюнстер хотын их сургуульд ажиллаж байх үедээ бүх төрлийн томоо өвчин эсрэг вакцин зохион бүтээж германчуудын төдийгүй дэлхийд алдаршсан томоохон эрдэмтэн. Сүүлийн үед амьтны томоо хүн талдруулах нь даймжирч дэлхийд даяараа томоо өвчний өмнө өвдөг сөхөрг нь холгүй болоод байгаа өнөө цагт түүний бүтээл гадны судлаачдын анхаарлын төвд оршиж байгаамаа. Энэ томоогийн вакцин гэхээр та бүхэн мэдж байгаа тийм. Ер нь зөвхөн биеч хийчихэж байгаа юм биш. Ер нь жил болгоно томоогийн вакциныг шинээр одоо гарч ирдэг. Бусд одоо судалгааны ажлын группүүд тэр талын судалгаанууд хийгдээд шин хувилбарууд гарч ирдэг. Тэрний нэг одоо шинэ хувилбарыг бид манай судалгааны багийн одоо судалгааны үр дүнгээр баталсан байгаа. Одоо судалгааны ажлын үр дүнг үндэслээд бид цааш нь улам боловсронгуй болоод энийг сонирхож байгаа хүмүүстэй бол холбоо бариад одоо цааш нь үйлдвэрлэлд оруулахад бол найдвартай болов уу гэж би бодож байна. Либерти их сургууль анхлан докторыг хэдхэн хоногийн хугацаатай Монголд ирээд буцах завшааныг ашиглан төрийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг горилж байгаа оюутнуудаа лекц уншуулж байна.
магадгүй одоо хүмүүсийн төрийн захиргааны чиглэлээр сурч байгаа хүмүүсийн анагаах ухааны ням судлалын асуудал ямар хамаатай юм бэ гэж хэлж магадгүй. Гэтэл бол дэлхийн нийтээр SARS одоо H1N1-ийн вирус тийм ээ энэ халдвар төвчин боллоо гэл ингээд хамгийн түрүүнд л төрийн захиргааны ажилчид дайчлагдах хэрэгтэй. Төр нөгөө иргэндээ үйлчлэх ёстой гэсэн утгаар. Тийм учраас зүгээр олон талт гэдэг утгаараа бол бид нар бол энэ магистрантуудаа олон талт ийм эрдэм мэдлэгийг л олж аваахыг гэсэн үднэс энэ лог гарагийн лекцүүдийг зохион байгуулж байгаа. Liberty их сургуулийнхан инхүү, соёл шинжлэх ухаан, техник технологи, хөдөө аж ахуй, анагаах ухаан гэд бүхий л салбарын төлөөллүүдээр төрөл бүрийн сэдвээр сонирхолтой лекц уншуулдаг уламжлалтай байна. Монгол Улсын нийт айл өрхөдийн 80% банкны үйлчилгээг хүргэж байгаа хаан банкны талархлын баяр өнөөдөр болж байна. Энэ үеэр тус банкны 1.6 сая хэрэглэгчдээс тодорсон ацтнууд хонжироо гардаж авсан байна. Харилцагчдтайгаа өөрийн амжилтаа хуваалцахаар хаан банк талархлын баярыг зохион байгуулж эхлээ 4-7 хоног байна. Энэ хугацаанд 7 хоног бүр 8 ацтан тодруулж байсан бол харин энэ өдөр сарын супер 8 ацтан шагналаа гардан авч байна. Галтайгаа зочны өрөөний болон цахим багцуудаас өөрийн сонголтоо хийх хэрэгтэй эдгээр ацтнуудын 4 нийслэлээс харин 4 хөдөө нутгаас тодорсон байна. Уржиг дээр надад ацтан боллоо гэж мэдгэтгэд нь би ерөөсөө гоё байна л гэж хариулсан. Өөрөө одоо хэлхүүг болдоогүй. Тэгээд багцаас бол зочны өрөө гэсэн багцыг сонгож авсан. Би олон жил үйлчлэж байгаа хаан банка. Тэтгэврийн бөгөөд картын юугаар үйлчлээд тэгээд дээр нь ацтан болсондоо их баяртай байна. Тэгээд хаан банкны хамт олон бүгдэнд нь эрүүлийн сайн сайхныг хүсье. Өөртөө эрэхтэй зээл авсан мөн хадгаламжиндаа байршуулсан 1 сая төгрөг тутамдаа иргэд хаан банкны талархлын баяр зориулагдах суглаанд оролцох хэрэгтэй болох юм байна. За талархлын баяр ирэх 11-р сарын 11 хүртэл хүргэлжилнэ. Талархлын баярын хүрээнд бол бид бас мөрөөдлийн баяр гэдэг арга хэмжээ зохион байгуулад явж байгаа. Тун удахгүй манай супер ассистент тодорч мөрөөдлийн баяраа банкаас одоо гардаж авах юм. Өөрөөр хэлбэл банк мөрөөдлийн баярыг төлж өгнө гэсэн үг. Тэгээ супер ассистент за мөн 2 ассистентаа бид бас тус бүр 10 сая төгрөгийг бэлнээр олгоно. Монгол Улсын даяар нийтдээ 500 гаруй салбар нэгж 260 гаруй бэлэн мөнгөний машинаараа дамжуулан банкны үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа хаан банк ийхүү өөрийн амжилтаа харилцагчдтайгаа хуваалцж байна. Агарлан төвчд баярлаа. Хөдөр нутагт цэлтгсэн мэдээ сурвалжлагаар хөтөлбөр хөргөлжиж байна. Намрын чуулган эхлэхэд 20 хоног үлдээд байна. За энэ хугацаанд төрийн түвшинд орон нутагт ажиллаж чуулганы өмнө иргэдийн санаа бодлыг сонсох уулзалтыг зохион байгууллаа. За ардын намаас Монгол орны бүх аймаг сум суурин газрыг хамарсан ард түмний сонсон аян хотод амжилттай болж өндөрлөө. 30 мянган хүн амтай ховд хотох баруун бүсийн тулгуур төв гэсэн нэрээр хадгалж жинхэнэ утгаараа хөгжих хөгжлийн их гарааны ирмэгт ирээд байна. Төвөөс аслагдсан гэдэг үг хэдийн ард хоцорч энэ аймагт хөгжил дагуулсан зам харилцаа дэд үтцийн олон томоохон бүтээн байгуулалтын ажлууд хэдийн цороо тавьсан байна. За ардын намаас Монгол ардын бүх сум суурин газрыг хамруулсан ард түмний сонсын аян кампанид ажил гэхээсээ илүүтэй улс орны хөгжилд ард иргэдийн санаа бодлыг тусгах ихийг ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг ховд хотод зохион байгуулсан уулзсан дээр улсын их хурлын дарга онцолж байлаа. Ардын намын ордны хавцааны ажил үнэндээ төгсгийнхаа шатнд орж ирнэ. Энэ ажлын үрдэн нэгтгэн гаргасан бол улсын хурлын ихэнх ачааллтай гэж улсын хурлын гишүүд мэдээж байгаа. Демократ улсын хурлын гишүүдийн ажил идэвхтэй оролцож, савчтайгаа уулзаж, та бүхний санаа бодлыг сонсож байгаа. Ард түмний сонсын аян ховд аймгийн хөдөөгийн 16 сумыг хамарч 5 хэсэгт хуваагдаа ажилласан төрийн түвшинд 3600-аар иргэдтэй уулзаж сумдад 10 гаруй бүтээлч ажлыг эхлүүлэн иргэдийн тавьсан 40 гаруй асуудлыг газар дээр нь шийдсэн юм а. Аймгийнхаа хэмжээнд оюунлаг ховд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа олон үндэстний үлгий усан ховд хотод босоо тэнхлийн зам эхнээс ашиглалтанд ороод байгаа. За нэг хүнд оноглох зэрэг төрчим хүчээр улсад толгой зөгдөг гэж хөгжилд тэмүүлсэн олон томоохон ажлууд хийгдэж байгааг иргэд хэлж байна. Гэхдээ бас олон амжилтын хэрэгцээ зас
залруулах анхаарах зүйл байгааг ч ховдчууд хэлж хэлсэн юм. ажил олгохгүй байгаа та бол мэдж байгаа. Орон нутгийн ийм бол улсын хурлын сонгуул болгоомжтой амжилттай болоод одоо маш ихээр амжилттай ажлын байрыг олноор нь бий болгоно гэж үзэж байгаа. Ихэнх нь бол захвараад юм байх гэж байна. Би хөөдөөс би яг Оонч таачсан. Би өөрийн шинэ гэж бодсон. Би өөрөөсөө яг чи. Гэхдээ надад өнөөдөр моосны машин гэдэг чиний жижиг машин надад утахгүй байна. Өөртөө одоо ярьсан. Хагаараа нэг гэдэг юм нэг гэж яриад. Тэн дээд холбоотой байгаа нэг шиг чадахгүй юм. Одоо хэдэж шиг юм бол энэ утгасын тэнд манай сонор бэргээд утгасын тэнд нэг одоо bëсчээд үсэн би баардаг бэргээд юм байгаа. Утгас нь мартаасууд нь надад утгас нь гэрээ зараад Улаанбаатарт зөвхөн авсан ондогоор тэгээд одоо хашаар хэмжээнд нөрөө юучуудаа харагдаад байгаа гутанжид орж юм уу тэгээд харашаанд орж юм уу нэг юм бол харагдаад байна. Сүүлийн жилүүдэд орон нутгийн төсөв өмнөх жилүүдээс эрс нэмэгдсэн. Гэхдээ төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлыг чанаржуулж сум орноо хөгжүүлэхэд иргэдийн оролцоо ихээхэн хойрог байдаг нь орон нутгийн эрх мэдэл сул байгаатай холбоотой гэж хэлж байна. Юм бол дэше хардаг. Надад эрх мэдэл байдаг гэж заадаг. Өөрсдөө асуудлыг түлхдэг. Тэр засаг хийж өгнө гэдэг гэсэн байдлаар ханддаг. Өнөөдрийн энэ хандлагаас үүдээ салбартай юм шиг санагдаж байна. Иргэд засаг дарга нартай чанартай бэрхтээ болно гэсэн үг. Үүнийг дагаж орон нутгийн хурл засаг дарга нарын мэдээж хэрэг гүйцэтгэх үүргүүдэд болон хариуцлаганд нь өөрчлөлт орно гэсэн үг. 90 жилийн түүхийг ард түмэнтэйгээ хамт бичлэлж ирсэн ардын намын орон нутгийг зорьсон аян ховд аймгаар өндөрлөж байна. За энэ аяны хүрээнд иргэдээс гаргасан санал бодлыг судалж намынхаа эр хөний мөрөн хөтөлбөрийг боловсруулахад тусгахаар болж байгаа юм байна. Ишүүдийн тоончлаа. Аливаа асуудлыг албан тасалгааны цонхоор биш ард түмэн дотроос нь олж харах. Доломцсон ямар асуудал байна? Төр засгийн бодлого шийдвэр орон нутагт хэр хүрч иргэд ямар санал бодолтой байгааг сонсох зорилготой ард түмний сонсын аян эхлээд 2 жил болж байна. Тэгвэл улсын хурлын хууль зүйн байнгын хорооны дарга одоо ирээр ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймгийн Сэргэлэн, Гурамзангал, Дашвалбар, Чулуун хороод сумд болон Хилийн 6 заставд ажилласан байна. Эхний сум Сэргэлэн 2300 гаруй хүн амтай гисэн ч ажилгүйдэл харигталт шилжилт хөдөлгөөнгээд хөдөөгийн сумд толгомдож байгаа асуудлууд бас байна. Орон нутгийн хамгийн хаяглаж байгаа асуудал нь зам дэдвүтэж, малжуулалт, эх орны хувь хишгтэй холбоотой байлаа. Шиншээ гэд байдаг. Манай энэ марда чиглэлээр явдаг энэ маржан замч одоо юу энэ одоо урхан сөрөөр энэ гатгуулалттай зам тавьж байна. Энэ зам ч одоо ингэж тавьбал зөв үү? Одоо та нар дээрээс харж үз. Бас нэг ингэж явбал нэг сон дайралаа гарбал сумын соёл ямар болох вэ? Сүүлийн 20 жилүүд ерөөс малажхан мэрэгчний одоо тэр урамшуулах, баярлуулах одоо тийм урам хайрлах юм бол ерөөсөй байхгүй болжээ. Ер нь одоо энэ мажуу төсөөд цаашид бас энэ сумын дээр одоо төсгүүл анхаарал үзье одоо их хурлын гишүүнд одоо хандаж хэлмээр байна. Хил амтай чиглэлээ халааслаад явдгүй саналаа өгч төсөв цуглаадаг гишүүдийн тэр бүм төгрөгийн санхүүжилтээсээ 45 сая төгрөгийг Сэргэлэн хөлөн бөөр сумдад малжуулахад зарцуулна. Тун удахгүй санхүүжилт нь орж ирэх ёстой гэсэн тайлбарыг одоо ирэх гишүүн өгч байсан. За ер нь сум орон өөрсдөө асуудлаа дотроо яар шийддэг байх эрх мэдлийг орон нутгийнхан бас сануулж байсан юм а. Ер нь цаашдаа ийм болно шүү. Одоо бол бид төвд бол за энэ хар утгатай замаа яаж барих вэ? Сургуулаа яаж барих вэ? Тийм ээ. За тэгээд энэ жижиг дунд үйлдвэрийг яаж хөгжүүлэх вэ? Энэ чиглэлийн том бодлогод яригдана. Өнгөрсөн жилүүтэй харьцуулахад улсын төсөв нэгэн одоо нэмэгдэж байгаа. Одоо бол Дорнод аймагт маань жилдээ 15-аас 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авч байна. Тэр юм ярьж. Энэ маань нөгөө талаас юу хийж нэгхээр нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ улам нэмэгдэнэ цааш. Иргэдийн хамгийн их сонирхож байгаа зүйл бол бэлэн бусаар олгох 1 сая төгрөг. Төрийн албан хаагчдын цалингийн малчид мала хөгшөд тэтгэврээ барьцаалан зээл авсан. Заавал орон сууц эрүүл мэнд гэлтгүй эдгээр зээлийг хааж өгөөч гэсэн хүсэлтийг 3 заглынхан тавьж байсан юм а.
Малын өдөө 21 мянгаар аригддаг ажлын байр бий болгож чадахгүй байгааг олон хүн хэлж байгаач засгийн бүрт хуваарлагдаж байгаа 50-60 сая төгрөг хөдөөд ажлын байр нэмэгдүүлэх боломж гэж бас орон нутгийн харж байна. Ер нь орнотын хувьд алга тусаа зүгээр суухгүй бидэнд зам дагаж хөгжил ирэх боломж их шүү гэдгийг оцсон газар бүрт сануулж байлаа. Мөн төрийн бодлого нь эзнээ болоод ирчгөл гараа хөдөлгөөд авах болцоо бийгч засвалбарын хэлсэн. За тухайлбал Монгол улсад хамгийн өндөр өртөгтэй цахилгаан хэрэглэдэг чулуун хороотойхон гэхэд сумаа дотоодын эрчим хүчинд холбогдуулахыг илүүтэй хүсч байсан юм а. Зүүн хойд хязгаар энэсэн Улсын албаны улсын хилээс 500 метрийн наа нутгалдаг. Улсын албаны улсаас эрчим хүч хэрэглэдэг. 1 кВт эрчим хүчийг айл өрх 250 төгрөгөөр төсвийн байгууллага нь 418 төгрөгөөр авдаг байна. Төв удахгүй энэ сумыг 150 км 35 кВт-ийн өндөр хүчтэйгээр холбоно. Үүн зарцуулах 4.5 тэрбум төгрөгийг төсвийн өрөнгөөр шийдэх болсон